Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хүний өөрийнх нь ажил мэргэжил үүстэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэгч бүх амьтай амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа, хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог, хязгааргүй эргэлдэх амьдралын үн чанарууд юм. Иймээс хүн гихч нь өөрөө амьдралынхаа гол дүр юм. Хүн гэдэг бодгол амьтны амьдралыг сайн сайхан болгоход зөвлөх, туслах, аврах үүрэг хүлээж хорвоод мэндэлдэг өвөрмөц хүмүүс бол зүүн бэлэгтнүүд юм. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хүмүүн төрлөختний амьдралыг аз жаргалтай болгохын төлөө хүчин зүтгэж залбирэн яваа зүүн бэлэгтэн болон үзмэрч хүмүүний ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Баяр гуниг жаргал зовлон сүлэлцсэн хүмүүний амьдрал хэрхэн ямар замаар өрнөхийг хинч таашгүй. Өнгөрснөө эргэцүүлж өнөөдрөө дүгнэн ирээдүгээ харах хүсэл хүн бүрт бий. Гэвч зүүн бэлэг гэж ховор сонин мэдрэмж хүссэн бүхэнд нь заяадаггүй. Бусдаас содон басгүй ирээдүйн амьдралыг нь зөвгнөн хэлж хүмүүн заяаг тэгштэхээр оршин яваа. Үзмэрч тайж овогт соднон пилийн баяр цэцгийн эгэл жирийн хэрнээ сүсэгтэн олны итгэл үнэмшил сүүн цагаан сэтгэлээр хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. За би Баян-Онгорын аймгийн хүн маань Баян-Онгорын аймгийн Бөмбөр сумын Балжин ямын Садан бэл гэдэг хүн би айлын 3 дахь хүү ихээс сургуулаа. Ээж маань болохоор Баян-Онгорын аймгийн Баянбулаг сумын Андуу галсангийн 3 дахь охин ихээс сургуулаа. Би айлын дунд хүүхэд дээрээ 2 эгчтэй, 1 ахтай, доороо 2 эмэгтэй дүүтэй, 1 эрэгтэй дүүтэй. Ер нь бага байхдаа би ер нь их төрсгүй хүүхэд байсан. Голдоо эмээ өвтэйгээ өссөн, эмээтэйгээ их хүүхэд насыг өнгөрөөсөн. Ер нь их хүмүүлдэг, айлд орохоор айлын ирэх хулгай байдаг. Тийм хүүхэд байсан. Ер нь удам залгасан манай өвөө маань ээж минь маань нутагтаа нэлээд номтой их алдартай их хуусууд хүндэлдэг тийм лам хүн байсан. Чэйжний бангаар номоо уншдаг, ном судраг чэйжилсэн тийм хүн байсан гэж ярьдаг. Эмээ маань болохоор эрхний мэргээр, далны мэргээр хүн үздэг тийм хүн байсан. Эмээгийн маань ээж маань сугар гэж их алдартай үзмэрч хүн байсан. Завхны отгоны хүн. Хилмигдлийн үед болохоор 2 ах нь хилмигдээд хилмигдлээс айгаад нүдэндээ тэнгэрийн дүүлийн хятад эмтэй тусаагаад 2 нүд нь хараагүй болж байсан гэж ярьдсан байлээ. Би чинь ер нь эмээтэйгээ байсан болохоор манайх чинь ээжийн дүү бол аймгийн төвдөр ажил хийдэг байсан. Тэгэхээр эрэгтэй хүүхэд байхгүй ер нь багасаа би морь хүндэг хүүхэд байсан. Өглөө их адуунд явдаг хүүхэд байсан. Тэгээ ер нь эмэгтэй хүүхэд мөртлөө ер нь үнэ их саадгүй, багал сааж үзээгүй гэж хэлж болохоор өглөө дандаа үүр цайгаал гингүүт адуунд л их явдаг хүүхэд байсан.
Хослон цэнхэрдэх хангаа говийн хонгор нутаг хэмээн нэрлэгдэх Баян хонгор аймагт Хүмүүний алтан заяанд ачид буурал Ижи аавын хаан охин өрн болон мэндэлсэн тэрээр бусдаас содон охин байсан гэдэг. Бага олчир байхын өөрийгөө зүн бэлэгтэйг мэдрэн сахиус буулгаж тэр цагаас хойш тэрээр өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн удмын сахиусыг хадгалан амьлуулах үлзий учрал нь бүрдсэн юм. Хүүхэд байхдаа би дандаа манай Баян хонгорт өргөн ширэг гэдэг газар байдагсан. Тэнд би дандаа ингэж газраас хүнд нисэж гин гэж зүүдэлдэг байсан. Тэгээд зүүд маань үний юм шиг санагддаг. Тэгээ эмээ маань болохоор йотон тех дуртай хүн байсан. Дээр үе чинь йотон пүнз гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгээ эсхий гудсны завсраар хийжэл урдаас нь ингээл ухаж иддэг. Би шүн хойноос нь ухаж иддэг. Тэгэл хоёулаа өглөө босоод эмээ маань тэгж ярьдаг байсан. Ганцаараа ярьдаг хүн байсан гоо. Яасан ч ихтэй юм бэ йотон ийм их идсэн юм хата энэ тал нь хайчаагүй л. Тэгэл ганцаараа өглөөл йотноос 2 3-ыг барайл үнэндээ гарангуут нь би босч ирээл буруу аавынхаа бурхны савлаа харж байгаа буруужийг яг өхөр саагаал эхлээл суунгуут нь сахиусыг авч нууцаар буулгадаг байсан. Анх удаа би эмээгээ мал саах гээд гарцсан хойно өвгийнхөө өвгөөс минь дамжиж ирсэн нуугаа далт хийцэн байсан сахиусыг задлаад анх удаа буулгаж үтсэн. Тэгээ бүх юм би маань жичрээд тэгээд салгалаад сонирн болоод ирэнгүүт нь сахиусаа газар шидсэн чи өнгөрөөд орондоо уур орцсон. Тэгээд эмээ маань гаднаас орж ирчээд өөс хуруун чиний охины минь гээд аварж өрчөө дандан чойж минь харсан жамсран минь гээл надад айдас өгж намайг 2 3 ороолгоо тэгээд буцаагаад боогоод далт ийсэн. Тэгэл тэрнээс хойш би эмээгээ малд гаргах жахт нь унтж байгаа хүний дүр өсгчээл. Тэгээ эмээгээ малд гарангуут нь юу яадаг гэсэн нөгөө сахиусаа буулгадаг болсон. Уг нь энэ барууны нэндээ сахиусуудын чойжин болох гэдэг буулгахад болон цолох гэж уншдаг. Тэгээ би бол жоохон байсан болохоор золохыг мэддгүй өөрөө зүгээр барайл буулгачдаг байсан. Тэгээд буулгаад эхлээл өөрийн нүдэн дотор ингээл уул ус харагдана. Тэгээд өөрт ингээд мэдрэмжээр ингээл янз янз юм харагддаг, үзэгдэг. Тэрийг харж их шохорхож тэгээд нууцаар буулгаж байгаа л 16 нас хүрсэн дээ. 6 наснасаа анхлан сахиустай ярилцсан. Бусдын асуултанд хариу өгдөг болсон цаг үе саяхан мэт боловч хүний туулхал ёстой жаргал зовлон, уйтгар гуниг, дутагдах, гачигдах, зүрх сэтгэлгүй нэгний золиос болохыг тэрээр үзсэн ч сайн санааны үзүүрт шар тос гихчээр бусдын бэрхшээл зовлонгоос хуваалцсан ад жаргалтай сайн сайхан бүхэнд хүргэх сэтгэлийг тань залбиран яваа юм. Ер нь гэхдээ хүний урдс одоо энэ үзэх үзмөрийн чанар гэдэг бол төрөлхийх гэж байдаг. Зарим хүмүүсд бол яг ном судар их судалснаас бас үүсгэж гарч ирдэг. Үзмэрч талынх бол ер нь төрөлхийхтэй линк нь байдаг гэж би боддог. Ер нь би хамгийн анх эхлээд жоохон байхдаа хүүхдүүдийн имийг хэлдэг болсон. Дараа нь энэ хүний болох ч байгаа имийг хэлцдэг. Тэгэл эмээ маань энэ ч одоо урьдчилж имийг мэдээд байд юм уу да энэ чин яагаад ингэж урьдчилж хүний юм мэдээд ингээ хамаагүй хэлээд яадаг ядар байл гэдэг байсан. Тэгэл тэр үеэс хойш би өөрийгөө ингэж ямар ч байсан би зүгээр биш юм байна. Хүний имийг мэддэг юм байна гэд зарим хүмүүс болохоор бадамгай ач охийг сонин дандаа болохгүй юм амнаас нь гарч идэг, болохгүй юм ярьж идэг гэдэг байсан да. Манай буурай аав бол ном судар их уншдаг хүн байсан. Тэгээд чэйжний бангаар уншдаг гэд ер нь сударнуудыг их чэйжилсэн тийм хүн байсан. Тэгээд би бол ном судрын тэгж айхтар шандаагүй юу яах вэ? Тэр сахиусан манай ээжийн том ах маань бурхан болсон хүн би. Тэр хүн бас буулгадаг байсан. Бага бахтаа тэр хүнийг буулгаж байхыг харсан. Дээрээс нь манай буурай ээжийн дүү ахаа гэдэг хөгшин бас буулгадаг байсан. Тэр хүнийг буулгаж байхыг харсан. Тэгээл ер нь тэр хүмүүсийг ингээ буулгаж байгааг харахад өөрийг ирэхгүй тэмнүүд ундаг. Тийм байсан да. Би хамгийн анх эхлээд хүн үзэхдээ манай гудамжинд нэг тийм натажцсан охинтой доороо 4 дүүтэй нэг охин байдаг байсан. Тэрийг хамгийн анх эхэлж үздэг байсан. Тэгээ яг нөгөө зах зээлийн үе болоод гурил будааг хартанд орсон байх үед тэднийх нэг хүүхдүүд нэгдэж юмгүй аав ээжээр нь ажилдаа явцсан дүүнэр нь уйлал. Тэгтэл би тэр хүүхдүүдийг одоо ингээ том болоход нь хоол ундтай элбэг дэлбэг болооч гэж хамгийн их тэр хүүхдүүдэд цасал тэгж хийж өгдөг байсан. Тэр л одоо миний хамгийн анхны үтсэн гараа маань тэр дээ. Одоо хоёр нь Японд амьдардаг, нэг нь энд байдیں۔
нэг нь солонгостой байдیں۔ Одоо бол аль аль нь болцоотой их сайн амьдардаг. Одоо ч гэсэн бид нар найзалдаг, нөхөрлөдөг тийм хэвээрээ байгаа. Ер нь Баян онгортой хөдөө мал дээр байжгаад хот орж ирээд тэгээд хотод орж ирээд бол амьдрах гэж юм хийж үзсэн дээ. 8 гээд хүнсний дэлгүүр ажиллаулаад нэг хэсэгтээ би чөлөөт заваараа ингэж үздэг байжгаад өөрт ингээл хүний хажууд байгаа хүний бодол санаа уншигдана, болохгүй байгаа юм мэдрэгдэн. Тэгээд тэрийг хэлэнгүүт нөгөө хүн тийм асуудал байгаа. Та надад туслаач, энийг ингээ янзлаад өгөөч, тэрийг тийг янзлаад өгөөч гэдэг нь. Тэгэл тийм байдлаар ингэж холбогдож явсараа л өөр тийшээ гарцгүй яг энэ ингээл хүн үзэхин мэрэгжилдэл өөрөө дуртайж болсон. Дараа дээрээс нь одоо намайг хүн хайшин хөдлөхгүй юм гарцсан л оролцсон да. Тэгэл юу н сүүлийн хэдэн жилдээ бол ерөнхийдөө одоо би энэ замаас ирсэн гарахсгүй юм байна. Энэ л бол миний амьдрал юм байна. Энүүгээр л би хүний зовлон ингэж явах хэрэгтэй юм байна гэх тэгэл энэ замдаа шулуутсан да. Тэгээд цаанаасаа л юм үзэж харах, цаанаасаа л юм тавилан төрсэн болохоор тэр нөгөө өөрөө гिचний хазаагач нөгөө хийж байгаа юм бүтэлгүй болоод эргээл заавал энэ зам руу орох тийм замыг л гаргаж ирээд байх юм лээ. Тэгэхдээ би Баян онгор аймгийн барууны Нандин сахиус гэдэг энэ чойжин буулгах гэдэг энэ сахиусыг буулгаж залж явдаг. Яг хоо манай нутаг оронд болохоор Баян онгор аймгийнхаа Баян буулгатын сахиус бол баргалж айл болгонд байдаг. Яг хоо буулгадаг хүмүүс бол арай цөөхөн. Дэлхий дээр олон шашны урсгал бий. Тэдний ихэнх нь үзэл баримтлал, ёс суртахууны түлхүүр, бас эерэг харилцаа хандлагын сургууль болдог. Энэ олон тэрбум хүнийг өөр өөрийн зарчмаар соён гэгэрүүлж, зөв зөвлөлд чиглүүлж, хүнлэг, хүмүүнлэг байх арга ухааныг дэлгэрүүлж, гэгэрлийн замд хөтлөж байдаг юм. Миний бодлоор бол хүн ямар нэг юм шүшиг бишрэлтэй байж хүний амьдрал өөдөж дэвждэг гэж боддог. Ихтэй хитрхи их туушрахгүйгээр яг өөрийнхөө зөх хэмжээнд шүтэж явах хэрэгтэй л гэж боддог. Тэгээд шүтээд ингээ явбал ямар ч ашиг хүнд шүтэхгүй болохгүй юм бол байхгүй гэж боддог. Ер нь урсгал нэг мөртлөө үзэл бодол жоохон зөрчилдөнтэй юм болов уу гэж бодоод байдаг та. Тэгээ эцсийн яг зам нь бол бүгд л нэг урсгалтай юм шиг санагддаг шүү дээ. Үзмэрч хүн гэдэг нь бол миний хаар бол хүний зовлонгоор хүн духуу хийх, хүний зовлонгоор хүн духуу хийхгүй хүнийхээ үдсэн юм сэтгэлээсээ хандаж юу ч чаддгаан тэрэнд л зориулж ивэл үзмэрч хүний л чанар гэж боддог да. Би ер нь эхлээдүүл энэ ангаах энэ мэрэгэн хоёроос залхсан хүн. Манай гэр бүлийн хүн их өвчтөе олон жил явсан. Тэгээ энэ хоёроор их яваад ямар ч үр дүн түрээгүй юм. Тэгээ би энэ мэрэгэн хүнд нэг жаахан тааламж ботой байдаг байсан байхгүй юу. Тэгээ яагаад гинт энэ хоёр зэсэг дээр ирэх болсон ирсэн жил энэ надад таалагдал тэгэл. За би ер нь энэ хүнтэй бол анх өөрөө зурагтаар хараад тэгээд өөртөө нэрж үзүүлж байгаад тэгээд танилцсан. Хамтарч ажиллаад ямар ч бас нэг жил гарсан болсон. Манай хүн шиг ийм сайхан дөлгөөх, намдуух, нүрийн буянтай маш ийм хүн одоо энэ хоороод байх гэж боддоо шүү дээ. Маш хүнэлдэг өөрийгөө байдаг. Одоогоос бол нэг 8 жилийн өмнө юм уу да. 2009 он хавцаал баригчдоо би өөрөө Төв аймгийн бүрэн сумынх. Тэгээ манай суманд анх очиж одоо хүн үзэж харж одоо засал хийж ийсэн. Тэр үеэс нэхлээл би одоо таньж мэддэгсэн. Зовлонгийн цаана жаргал инээмсэглэн байдаг юм. Тийм учраас би хүмүүн төрлөختөн зовлонгүй байгаасаа хэмээн залбиран суудаг юм. Үзмэрч Содном Пилийн Баяр цэцэг.
Би энэ баяр цэцэгтэр 2 жилийн өмнөөс эхэлж ирсэн. Яагаад гэвэл би эмнэлэгт хэвтээд нуруугаа өвдөд хэвтэхгүй юу. Тэгээд гарахын даваан дээр намайг эмч манай нэг дүү байдгийн нуруу тариа гаргахгүй юу. Тэгээд тарихсан эмч маань намайг таны чинь нуруу чинь биш хажууд нь л овгор юм байж тэгэхээр би нөгөөдг нь хор товдар гэж ойлгоод тэгээ хүүхдтэй ч хэлсэн чи хавдар судлалаар ороё гэн. Тэгэхээр нэлээд гайхаад яадаг юм бэлээ гэж бодогдоод энэ баяр цэцэг дээр нэг очиг нь. Тэгэхээр энэ ачмаар санагдаа тэгээд баяр цэцэг дээр ирсэн. Би одоогоос 8-аас 7-8 жилийн өмнө анх багштайгаа танилцчихсан. Төв аймгийн бүрэн сумд анх хүн үзэхээр очиж байсан юм аа. Тэгээ тэр үед нь анх ганцаараа очиж багштай очиж үзүүлээд тэгж анх танилцчихсан. Тэгээ би ерөнхийдөө эрүүл мэндийн шалтгаанаар нэлээд олон удаа ямар ч ажил хийх боломжгүйгээр ажил эхлээл болохгүй болчдөг. Хийхгүй биш хийдэг. Ямар ч ажлыг эхлээл болдгоо. Тэгээд энэ хүнээс асуугаад таны эрүүл мэндийн шалтгаан чинь ажил эхлээд хийгээд болохгүй болоод байдаг шалтгаан чинь ийм та ингээ холбоотой учраас болохгүй байна. Тэгэхээр та ингээд засал хийгээд ингээд зүгээрээ гэдэг гисэн. Тэгээд зүгээрээ хийлгээл би ёстой миний амьдралд бол ёстой 100% нөлөөлсөн гэж боддог. Баяр цэцэг үл ёстой сайхан хүн. Инээмсэглэл суугаад байна. Ерөөсөө инээ тэрэ зангүй. Их зөөлхөн, их сайхан. Жинхэнэ юм үзүүлээ сууж байхад нэг за энэ хүн одоо нэг аргагүй хэлж байна даа гэж сэтгэлд л бодогдож байгаа юм даа. Тэгэл бол судж их ирэх юм даа. Тэгээд одоо сууд бол ер нь ойчрон л хэцүү. Түүнээс бол аргагүй л үн дээр нь хэлнэ. Зайлвал жоохон ядардаг багтаа өдрийн 30 хүн үзэж байгаа юм. Тэгээд засал хийх удсууд бол дунд нь заслын хийж өгнө. Яг би нөгөө анх манай энэ дүү маань нөгөө хүн үзэхдээ тийм ганцаараа байсан нөгөө хүмүүс нь ойчрлоод шөнө машинтайгаа ярьж хондог байсан намайг үзүүлэх үед тэгээд за миний дүү араа ингээд үзүүлэхээр одоо араа хэцүү юм байна. Их чинь ингээд чамтай хамтраад ерөнхийд нь ойчр дугаараа чинь зохицуулаад ингээд ажиллаад үзье гэдгсэн чинь хүлээж аваад за тэгээ би өдөрт 30 хүн үздэг байсан 30 хүнийх нь нэрийг одоо бичиж аваад цаг өгөөд тэгж хамтарч ажилладаг байсан да. Хүний ойчрын зохицуулдаг гэсэн. Яагаад ч юм бэ? Миний яг дотор бодож ийсэн, хүсэж ийсэн тэр бүх зүйлийг хэлж ийсэн ах. Тэгэл тэр үнд яг маш итгээл багш нар ах яг тэр үед нь ахаар шавар орж ийсэн. Би бол яг тийм бол үз харах юм бол биш л те. Багшаагаа өөрөө нэг хувийн талаас нь юм асуудаг болохгүй бүтэхгүй одоо яах ёстой вэ? Зөвлөгөө авдаг багшаасаа. Анх үзүүлэхэд бол яг хүний одоо сониуц сан хөдлөөд ч юм одоо яг үзүүлэх гэсэн бодлоор бол очиж өөрөө үзүүлжсэн. Тэрнээс хойш гэвэл яг одоо тэр үед намайг одоо ийм гээл яг миний яг өөрийн яг хүсэж ийсэн эсвэл одоо яг миний мэддэг ямиг өөр нь хүн мэддэггүй байхад яг тэр хүн мэдчихсэн тийм сэтгэлээр яг ахаах өөр нь хүн нэг алдаа ер нь ямар нэг юм дээр нэг алдаа зүтгэл гарахаар л ер нь ямар иймэрхүү хүмүүсийг зорддог. Тэр болгондоо баяраагчийг зорж ирээд баяраагч өөрөө надад их тусалж ийсэн. Тэр хүний тийм зүйл нь нэмжин сэтгэл те хүн туслая гэсэн тийм хүнийг одоо болохгүй бүтэхгүй юмнаас нь зөв зам руу чиглүүлэх тэр нь маш их таалагддаг. Зан характер маш зөөлн. Ер нь бол хэлсэн бүх юм л одоо миний хувьд бол зөв. Тэгээд янз бүрийн ер нь том шийдвэр жишээлбэл одоо сургууль авахд ихэд л ер нь баяраагчийн зөвлөгөө авч байгаад ингэчхүү тэгчхүү гэсэн шийдвэр төрж байгаа л. Зүгээр үнэн шудраг ийм хүнийх нь хэрэгтэй юм байна гэдгийг би эндээс л олж авсан юм л да. Түүнээс л түрүүнд нөлөө өдөө бөө мөргөл тэр мэрэгэн төргөн гэсэн юмнуудаар их явсан байхгүй тэр гэр бүлийн ханаг өвчтэй баг. Тэгээ надад ямар ч өгөөлгүй би тэгээ яхан сүжиг болцсон байсан. Тэгээд энэ дээрээ бол сүжиг ороод энэ хүн бол аргагүй өөр юм байна гэдгийг надад яг ойлгоход гэж. Үзмэрч баяр цэцэг сахиус юу гэж хэлэн түүнийг дамжуулдаг. Энэ бол бурхан шашны нэг урсгал. Сахиус залах зан үйлийг зөвхөн Баян хонгор аймагт хийдэг байна. Сахиус буулгаж тухайн хүний хүссэн асуултанд хариу өгсөний дараа тохирох домын тусгай арга жороор засал хийдэг. Энэ бол өөр хэн нэгэн хуулбарлаж дуурайхын аргагүй. Гагцхүү энэ үйлд байх уламжлагдаж ирсэн дээ юм. Ийхүү өвөг дээдсээс өвлөгдөж шид хүчин оршсоор ирсэн сахиус хараа зорж ирсэн хүмүүсийн зорилгыг бүтээж сэтгэл дүүрэн байж гимээ энэ л сахиусны жанлав орших нь тэр.
Энэ болохоор манай ээжийн минь ээж, эмэг ээжийн минь ээжийн сахиус завхны отгоны гаралтай сахиус та. Надад болохоор одоо энэ сахиус маань бол надад ингээ ирж байгаа энэ болохоор ийм нандир нь ирдэг. Одоо ингээ дээр үеийн сахиусанд бол энэ нандир нь гол учиртай. Нөгөө хилмигдээл одоо ингээл нөгөө шашин төр янз бүр болоход бол нөгөө улсууд үндсэн их сахиусаа уул хангаа тавиад тэгээ ийм нандруудыг аваад хоцорсон. Тэгээ энэ нандраа бол хадгалж байгаа л удам дамжаал гарч ирж авчирч өгсөн дөө. Энэ болохоор эмгийн ээж маань тэгээ ээжийн сахиус. Энэ сахиус маань болохоор эмигээс маань дамжиж ирсэн сахиус. Хүүхэд байхдаа буулгадаж өгдөг гэсэн сахиус юм нандир гэсэн үг юм. За энэ сахиус маань болохоор бас өвөгийн маань сахиус. Хандуу галсан гэж хүн байсан тэр хүний маань сахиус гэсэн үг. Удам дагсан л юм байгаа гэсэн үг. Энэ нандир нь байгаа. Ингээд дамжиж ирсэн нандир нь. Одоо яг энэ нандир гэдэг байгаа нь болохоор энэ хадаг гэсэн үг. Энэ хадгийг болохоор нандир гэдэг одоо ингээд амьтаа амилтсан нандир нь гэдэг. Одоо баян онгорын баян болгот бол өвгөөс ирсэн нандир, эмээгээс ирсэн нандир гэж айдуудад их байдаг да. Зарим нь болохоор ингээд пүрэв дээр амьдуулчихсан би, зарим нь очир дээр би, зарим сум модон дээр би янз янзын л байдаг. Зарим айл нандраа буун дээр хүртэл байлгаж байдаг. Талаас нь бол би ногоон дэрхийг шүтдэг. Тэгээд нар хаждаг шүтдэг, нар хаждаг их голлуусан. Шүтэн тэ. Тэгээ энд байгаа энэ хоёр бурхан маань энд байна. Энэ хоёр бурханы маань засал хэлгсэн хоёр маань бүтээж авчирч гисэн. Нэг нь болохоор жарнасаг, нэг нь болохоор цагаан шүхүрт, хил амных цагаан шүхүрт нь болохоор би чинь баян онгорыг болохоор баян онгорын гигантын энэ ламын гигантны их шүшгэлж явдаг да. Тэгээд энэ нь бол одоо бурхан багш байна. Хүн бол өөрөө шүжгэлж чадах юм бол тэрийгэ шүтэж чадах юм бол хэдэн бурхан ч байсан болно л доо. Хэрвээ шүтэж чадахгүй бол хүнд хэдч байгаад нэмэргүүл гэж боддог штэ. За тэгээ энд болохоор 10 хангал байна. Энэ сахиусын гол усан шүтээ нь байгаа. Орж ирж үзүүлсэн хүмүүс бол тэгдэлтэй тантай яриад суучаар сэтгэл санаангоогоо сайхан болчдөг гэд зарим хүмүүсд үзүүлэхээс илүү ярилцаж суух гэж ирдэг. Эрэгтэй ч хүн ирдэг, эмэгтэй ч хүн ирдэг. Гэхдээ миний бол хүн татах өөрийн хувийн чанар гэдэг нь өөрийнхөө багаагаараа л байх нь илүү байдаг л гэж боддог доо. Ер нь тэгээд хүний зовлон чинь янз янзын зовлонтой байх юм. Зовлонгүй хүн гэж баргаж байхгүй юм шиг. Тэгээд өөрийн нэг нь шалтгаантай л ярьдаг шүү дээ. Хамгийн хэцүү тал нь би өөрөө дийлэхгүй хийж чадахгүй байгаа төслийг хүн хийгээд өгөөч. Би тэдийг өгье, ингээд өгье гэл мөнгөө нэмэл би одоо энийг ингэж өгье, энийг ингээ хийгээд өгөөч гэхэл надад хамгийн хэцүү асуудал да. Хийгээд өгчих юмсан гэсэн бод. Хийгээд өгчий гэж бодовч би тэрийг дийлэхгүй юмыг хүний сэтгэлээр тоглоод хүний оюун ухааныг хэцүү байдалд оруулахгүй тулд би ингээл би энийг дийлэхгүй юм байна. Та нар багш нар дээр очоо. Ингээд өөр хүн дээр ч засуулцгаа. Яг энэ гарцсан нь бол та нар ингээд засаад болно гэхтэл тэр хүн их хоргоох хэцүү дээ. Яг бүр үзмээргүй би өөрөө ингээд холдоо зүхтчмаар ч юм уу санагддаг үе байдаг л да. Тэгэхдээ тэр хүнийг хүндлээ тийм ээ. Намайг гээд ирж байгаа хүнийг хэцүү байдалд оруулахгүй тулд би өөрийнхөө чадах чинээгээр үзэж өгдөг дөө. Тэгээд хэлдэг та нар дахиад өөр хүн дээр очиж үзүүлээрээ би ядраа сайн мэдхгүй байх шиг байна гэж хэлж тэр хүндээ залруулж өгдөг дөө. Ер нь би үзүүлдэг усуудаа хэлдэг та нар үздэг хардаг хүнээс 20% л авч болно. 80% өөрөөсөө шалтгаалж штэ. Шалтгаан байхгүй юм байлаа гэж бодоход та нар итгэхийн сайн шүт. Уул ус гадар шоройгон шүт. Тэр чинь хүнд бурхан болно гэж хэлдэг штэ. Хүн юмны төрөнд итгэхийн сайн шүт хэрэгтэй гэж боддог доо. Би бол одоо ингээ хүнийг үзнэ шүшгээрээ үздэг. Тэгэл одоо хүн өөрийнхөө л одоо ихэн ихээрээ бага нь багаараа өөрсдийнхөө чадлаар л байдаг. Ер нь яг одоо үзэж байгаа хүнээ үзээд би тийм гэсэн чинь тэр чинь тэгээ болчихлоо. Ингэсэн чинь энэ ингээ сайхан болчихлоо гэж сайхнаар хийж байгаагаа сонсоход өөртөө сайхан байдаг. Тэгэл одоо фэйсбүүкээр мессежээр чигсэндээ одоо таниа тийм үзүүлсэн чинь тэр болчихсон. Би тэгээ одоо гадагшаа гарлаа гэж тэрийг сонсох өөрөө тэрийг хүнээс дуулах юм уу тэр нь сайхан санагддаг шүү дээ. Ер нь яг энэ сахиус залдаг хүн бол өнгөрөх чинь хүнийг өнгөрөх чинь гэж шууд хийж болдгоо.
Хэрвээ тэр заслыг өөрөө хийж дийлэхгүй бол тэр хүнийг сэтгэлийн дарамтанд оруулахгүй байх. Нэг тийм учир шалтгаантай байдаг. Дээрээс нь хизээч хин нэгэн зовж байгаа хүний зовлонгоор жаргал хийх учиргүй л гэж байдаг да. Зовлонгийн цаана жаргал инээмсэглэн байдаг юм. Тийм учраас би хүмүүн төрлөختөн зовлонгүй байгаасаа хэмээн залбиран суудаг юм. Үзмэрч Содном Пилийн баяр цэцэг. Би дээрхийн заяа гэсэн нэрээр дээрхийн заяа гэсэн төрийн төрийн бус байгууллага манай уял ах манадаа санал тавиад энийг байгуулсан. Тэгээд энэ дээрхийн заяа гэсэн нэрээр би 2 удаа 2 янзын төрлийн ном гаргасан. Нэг ихнийх нь болохоор хүрэн гавцтай ном гаргаад сүүлчийнх нь болохоор ганц цэцэг хичээхэн санал хүсэлтээр би арай өөрчлөөд арай юм нэмээд тэгээд гаргасандаа тэрэн дээр үлээр нь өөрийнхөө амьдралыг би товчхон мөртлөн тодорхой ямар ч эмэгтэй хүнд ойлгохоор тэгж бичсэн дээ. Тэгээ яагаад ямар ч эмэгтэй хүнд ойлгохоор бичсэн бэ гэдэг юм бол ер нь хүн урдаан зовлон ирэхээр л миний зовлон хэцүү байна гэж боддог. Өөр хүний зовлонг олж харддаг. Тэгээд хин нэг зовж явж байгааг хараад баярлдаг хүн байдаг учраас би тэр усуудыг тэхэн болиосон. Тэгээд энэ номыг уншаад хин нэгэндээ амьдрал бэлгэлээсэн гэсэн үндсэн дээрээс гаргасан. Эхнийхэн гадсан хэвлэлтэй өнгөө тараасаа тэгээд нэг хэвлэлтэй өнгөө тараад дуусна дараа сүүлд нь өөрчлөөд цэнхэр гацтай болгоод хоёр дахь хэвлэлийн гаргаж тарааж байгаа. Нөхөр маань өөр хүүхэнтэй явчлаа. Би мэдээгүй байна. 2 настай хүүхэд нь гарцсан байна. Говцаа аваа яваад өглөө. Хаашаа явсан би мэдээгүй байна гэхийн. Зарим усууд нь болохоор гэр орноо зарчихсан байна. Тэрийг би мэдээгүй байж байгаа төцөдөр мэдлээ гээл. Уйлсан, бачимдсан, зарим нь болохоор ингэж амьдрах утга алга байна. Баргаж өгсөн ч дээр байна гэсэн усууд орж ирдэг. Тэр хүмүүст би номоо их өгдөг. Өөрийнхөө талаар илүү их ярьж өгдөг. Тэгээд зарим усууд бол миний яриаг сонсчод нэг хүүхэн болохоор 31 настай нэг хүүхэн 5 сарда жирэмсэн. Би нөхөр маань гайж явцаа одоо би хүүхдээ ахуулчих гэж орж ирсэн. Тэгээд би өөрийнхөө талаар ярьж өгөөд номоо өгөөд за чи над номоо уншичаад 2 хоноод ороод ир. Тэгэхээр чиний сэтгэл бодол яах вэ? Тэгэхээр хоёулаа дахиад ярилцъя гэсэн. 2 хоногийн дараа ороод ирсэн. Орж ирэхчээд ихчи би танаас иччих эхлэв. Та яаж 4 хүүхдээ хүн болох гэж ингэж зүтгэж ирсэн юм бэ? Би бол таны урдаас ихсэлж харах хэрэггүй. Ингээд явна гэхэд өстой гутамшигтай юм а. Би бол одоо чангу байна. Би таны ижил би одоо энэ уулын зургийг гэртээ тавьчаад уулын оройгод гарч ийн гэж бодоод би байжээ гэж орж ирсэн. Тэгээд тэрэн дээр хүртэл би тэгж бодсон та. Хүний туулсан амьдрал, хүний амьдралын талаар бичсэн ном хүртэл одоо ингээ хүний амьдралыг өөрчлөх юм шийдвэр болох гэж байна. Нэрэл бичин одоо хүн туслах хэрэгтэй юм байна шүү дээ. Би цаанаасаа л туслахаар тийм тавилан төрсөн юм байна гэдэгтээ би өөрөө итгэж бүр бахархаж байсан да. Тэгээ энэ номыг уншаад энэ номон дээрээс та хүн болгон зовлон байж юм байна. Зовлон заавал хүн гатлаж туурахын тулд уулын оройд өөд мацж гин гэж бодоод гарвал тэр зовлон бол тэр амьдрал туусан юм бол зовлон биш. Түр зүрийн саад байна гэдгийг л ойлгоно гэсэн зорилготой байгаа. Хүн хэрвээ би баяр цэцэг чи ингээд зовхгүй ингээд жаргалаар амьдрах юм бол бусдад өөр хүний зовлонг ойлгохгүй гэдэг шиг би өөрөө хоромхон зурч гэсэн тэр амьдралыг амьдраад үдцсэн болохоор хин нэгэн хүнд хүн амьдрал биелэх ёстой юм байна. Амьдралыг ямар нэгэн хүн заавал тэр хүнд биелэх ёстой гэдгийг би ойлгоод өөрөө ясан махан шингэтэл ойлгосон учраас би гэр оронгүй тэгэл тийм ядарсан эмэгтэй хүнд ер нь туслая гэж шийдсэн дээ. Хүн гихч мөнх биш. Хорвоо дээр нүцгэн ирээд нүцгэн буцдаг жамыг хүн бүхэн мэднэ. Тэрээр хүнийхээ хувьд өрөвч зөөлөн ядарч зовсон нэгэнд туслах юмсан гэсэн хүсэл түүний сэтгэлд байнга уяатай байдаг. Засал номоо хийлгээд баярлаж талархсан сэтгэлийн үргэлийг тэрээр тус дэм шаардлагатай зовсон нэгэнд тусламж болгон өгдөг. Цаашдаач түүнд бодсон зорьсон зүйлүүд их бий. Өмнө амьдарч исэн амьдрал маань болохоор би бол хүн үзчихэл хэдэн төгрөгтэй болонгуудаа дэлгүүрийнхаа 8 дотор оруулцдаг. Нөгөө дэлгүүрээ ажилуулаад дэлгүүрийнхаа мөнгийг хэд болгож өсөх үү гэж бодож амьдардаг байсан.
Тэгээд тэр байдлыг болохоор би өөрчлөөд огт өөрөө би за ер нь надад одоо тийм дэлгүүр ажиллуулах тийм ээ 8 арилжаа хийх ер нь дэмий юм байна. Надад зохимжгүй юм байна. Ганцхан энэ замыг би за сонгох хэрэгтэй юм байна гэд. Тэгээд би бурхны буянгаар, бусдын буянгаар олсон мөнгөө би бусдаа хуваах хэрэгтэй юм байна гэсэн зорилгоор би хүнд ингэж туслаж ингээд хүүхдийн сургалтын төлбөр оюутан хүүхдүүдийн байрны төлбөрийг төлөөл эмэгтэй ядарсан эмэгтэйчүүд гэрээ авч өгөөл хүний халуун дулаан уур амьсгал чинь гэр бүл бүрдүүлдэг гэдэг тийм ээ. Тэгэхээр хүн тухтай гэртээ амьдарч иж тэр айлс энэ сайхан амьдрал гэж боддог доо. Би өөрийнхөө хань нөхөртэй цуг хоёулаа захаа наран тулаар яваад раж жаргал гэдэг охинд гэр авч өгөө. Тэгээд зүрхнийхээ хагалгаанд орсон. Хагалгааны амжилттай сайн болсон. Одоо бол идсэн тэгээд 3 хүүхдийнхээ хамт халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдарч байгаа. Одоо бол ямар ч зүйл хүний гар харахааргүй өөрийгөө аваад явах тийм чадвартай байгаа. Бас наа нэг төгсөөгөөд нэг жоохон охин байсан. Тэр охин ч гэсэн бас хагалгаанд орчоод ирсэн. Бас одоо ээж аавтайгаа хоёр эгчтэйгээ их сайхан амьдарч байгаа. Хүүхдийн одоо хүмүүсийн эрүүл мэндэд тусалж эмнэлэг домдгоор үзүүлэх, өвчин зовлонгийн нэлээшүүлэхэд одоо өөрийнхөө зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Гэр оронгүй байгаа одоо өөрөх толгойсон эмэгтэйчүүдэд тусалж одоо орон гэр авч өгдөг. Одоогийн байдлаар 50 гаруй гэр аваад өгсөн, 58 ч гэр авсан байгаа болов. Би одоо өөрийгөө бусдын буянгаар тэгээд бурхны буянгаар амьдарч яваа гэдэг. Тэгэхээр би бусдын буян бусдаа ховоод амьдрал гэж боддог. Тэгээ миний хамгийн том зорилго бол би 108 ээж гэртээ болгож өгөх гэсэн зорилготой явдаг даа. Тэгээд сургалтын төлбөргүй тэгээд сурах сонирхолтой хүүхдүүдэд оюутнуудад одоо сургалтын төлбөрийн дааж сургадаг тийм санхүүгийн дэмжлэгийг бол бусдад их түгээдэг хүндээ манай хүн. Би бол ингэж боддог. Буяны хувьд бол хүн би тэрэнд буян хийсэн гэдээ олдон түмэн зарлах хүний буян болдгоо. Зүгээр чимээгүй хийсэн буян болдог. Тэгээд Монголын нэг сайхан зөөр өгөөд гэжтэй нэг твдэж явахад твнгээр тусалгээд тийхээдээ явахад тэмээгээр тусалснаас твдэж явахад твнгээр тусалгээд тэрнтэй ээжлэх юм би бол тусыг олон зарлах буян болохгүй л гэж боддог даа. Би өөрийнхөө мөрөөдлийг уулын орой дээр гарна гэж мөрөөддөг. Уулын орой дээр гарахын тулд тэр 108 хүний би гэртээ болгож өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж юм гэсэн. Энэ л амьдрал ирээнтэй бараантай. Дардан шулуун байна гэж үгүй энэ хатуухан хорвоод тэрээр их зовлон зүтгүүрийг туулж түүнийгээ даван гарч тэмцэж яваа игэлхэн бүсгүй. Тэрээр том хийд ордонтой болъё гэж сүржигнэж цээжэд дилдэх тунж дургүй. Гудамжинд явж байхад энэ хүний ачаар би өдий зэрэгтэй явна гэж хэлэх олон хүний талархлын үгээр бялхаж өвөг дээдсийн захиас хүслийг бүтээхийг тэрээр хүсдэг. Баяр цэцэг бүсгүйд бэрхшээлийн дунд төөрч бодлон няцах үе ихээхэн тохиолдож байсан ч итгэлтэй ирж хайсаар олонний цуврах урсгал амьдралыг нь өөр хаашаач хилтгийлэхгүй чөдөрлөж энэ л ажил гэр хоёрын жимээр даруухнаар харц тээгүүр нурууцих алхдаг юм. Би бол ингэж одоо энэ үзүүлж байгаа хүмүүсийг харсан ч гэсэн энэ хүмүүсийн амьдралыг ингээ хараад байхад мөнгөний зовлонг бол би зовлон гэж боддгүй. Хүний амьдралд мөнгө хэрэгтэй ч хүн юм болгоныг мөнгөөр хэмжээд байж болохгүй гэж боддог. Мөнгийг бол хүн ямар нэгэн аргаар яаж ч олж болно. Хүний хүн чанар, хүний хүмүүсийг хүн олж чаддгүй гэж би боддог доо. Хамгийн их хэцүү зовлон гэх юм бол хүн сайн байгаад хичнээн жил амьдарчаа тийм ээ. Тэр хүнийхээ дотоод сэтгэлийг хүн чанарыг ойлгоогүй салж явах үед л хамгийн хэцүү зовлон байсан да. Хүн л болохоор тэгэл хүний амьдралын зовлон жаргал аль аль нь надад бол зэгсэж явсан гэдэг.
гэж боддог. Тэгээ хүн миний хувьд бол хамгийн их зовлон байсан хүнлэнгийн хүнийг харсан ч гэсэн өөр амьдрал дээр харсан ч гэсэн үр хүүхдээ тоохгүй байгаа ихтэй хүнд хамгийн их зовлон авчирдаг гэж боддог доо. Тэр үед бол би өөрийнхөө орны дэдэл дээр салдуул эхлэл гэж бичээд өглөө болгон би босч салдуул эхлэл гэдэг үг хэлдэг байсан. Тэгээд би чанга байх хэвээр би үр хүүхдүүдийн төлөө эцсийнхээ амьсгалыг идэх хол аваач идэх хэвээр гэж боддог байсан. Хэрвээ чи одоо баяр засгээд чи хэрвээ ингээл бүх юм сайхан, бүх юм чин бэлэн, бүх юм чин ингээл илбэг дэлбэг чи бусдыг ойлгохгүй байх гэсэн юм уу? Бусд эмэгтэй хүний зовлонг ойлгохгүй байх гэсэн юм уу гэвэл одоо ингээл харж байхад сайн нөхөртэй, сайхан амьдарч байгаа хүний зовлонг өрөөсөө ойлгохгүй юм шиг санагддаг. Тэрнтэй ижилхэн би бас яг эхнээсээ тийм амьдралаар амьдарсан бол тэр хүний зовлонг ойлгохгүй, тэр хүний жаргалаар бас тийм ээ. Өө энэ хүүхэн яасан сони юм үзүүлж явдсан бэ? Энэ яагаад ийм сони юм үзүүлээ нөхрийн талаар гачин юм ярьж яваа юм бэ гэж бодох байсан болоо гэж би боддтой. Тэгээ тэр шалгуурыг би одоо тэр уул өөдөө матсаж гин гэж бодвол мацаал орой дээр нь гарцсан болохоор би зовлонгоо ардаа хийсэн. Одоо би урд амьдралаа харж явна гэхээс өнгөрсөн амьдралыг харж чадахгүй гэж боддог шүү дээ. Одоо хань нөхрийн минь хувьд бол их сайн хүн. Ер нь их бурхан надад их сайн заяасан гэж би боддог. Тэгээд хань нөхөр маань л өөрөө чи ер нь энэ намайг их дэмждэг чи энэ хүн туслана гэсэн замаа тийм орхиж болохгүй 60 хүрсэн ч 70 хүрсэн ч энийг явуулж явах хэрэгтэй. Харин хүний зөв сонгож туслах хэрэгтэй. Ер нь ихэнх тохиолдолд би жоохон хүнээ буруу сонгодог. Үзмөрч хүн гэдэг одоо манай эхнэр хэл ноён нуруутай. Ер нь их ноён нуруутай юм дээ. Тэгээ ер нь хүнд ер нь ярьж ийсэн ч ер нь их ноён нуруутай бөөр сүртэй л хүн байна. Тэр чинь айцсанд бол одоо цаа хайштал зам бол сайхан ярих юм байхгүй. 50 ер нь их 50 миний хөөж бодолтой л юм дээ. Миний энэ бол сайн л энэ. Заримдаа нөгөө хүм тусалж байгаа хүмүүс хитрхи их нодлох дарамт учруулах ч юм уу гитэх юм нэгдэг болдог. Ер нь хүн дүүгийл гэдэг юм да. Ер нь одоо тэр нэг хүн ядруу явах шиг тэр хүнийг тусалчихсан ийм хүн энд явах ингээд тусалчихсан гэж лагиух ярьдیں۔ Тэрэндээ л аяг өөрийгөө жоохон зовоод идэх санагддаг шүү дээ. Тэгээ тусалсан усууд нь эргээд жоохон хариугийн жоохон онцгой өрөөд байдаг. Тэгээ найз төгтөн ч гэсэн тэгээ тэр байдлаас намайг хүнээ сайн зөв сонгож энэ хүн туслахын аргыг чинь их дэмжиж гэнэ гэд өөрөө ч гэсэн наттай хайгуу цуг явдаг. Хүнд гэр авч өгөө цуг яваад гэрнээс нь авалцдаг. Айлд нүүрс мод авч өгөө дагаж яваад нүүрс мод авалцж өгдөг. Надаар хэрүүлдэг өөрөө очиод гурил удаагийн хүргээд өчтдөг. Ер нь тийм хээгүү тэгсэн мөртлөө л эрэгтэй хүний бүх чанарыг агуулсан их л сайн хүнтэй болсон доо. Одоо тэгээд ийм олонтой олонний танил ийм хүний чи ойлгохгүй гэж болох яахгүй. Аль болохоор ойлгохыг л бодохгүй бол ойлгохгүй байх аргагүй аа л дээ. Тэгээд олонний нийт хүн хаа явсан ч гэсэн энэ ойлгочлол болохгүй бол болохгүй гэж боддог шүү дээ. Эрдэнэт сахусны чаддыгэ эгэл одондоо хүррэгдэ эндэд хин түмэндэ энхишни бие сэродда бурхны читэнгэр гаяа урдэдсэн өгдгийг билүүнэгт бурхны эдчээ Жаргал зовлон хосолсон хүмүүний амьдрал баялаг сайхан. Зовсон нэгэндээ туслаж, зовлонгоос нь хуваалцах нь хүний хосгүй сайхан чанар. Удам дамжсан увдас чанараараа зовсон бүхний хэрэг зоргийг бүтээн гэдэг ховорхон хувь тавилан. Тэрээр хүн төрлөختний түүхэнд эгэл жирийн хүмүүс туслах, тэднийг аврах, хамгаалах, тэдэнд зөвлөх туслах үүргээр заяагдсан эгэлхэн бөгөөд амьд сахиус юм.
Зорьсон хүмүүнд жигүүр ургуулж, зориг муутайд ухаарал бэлгэлж ирсэн хэрэг бүтгийн цагт түүний чин зориг биелдэг юм. Хажуунаас нь хараад ингээд одоо хажууганд намайг харж байхад энэ ер нь их баярлалаа. Таны буйнаар би сурч ирсэн. Таны буйнаар би хүүхдээ ингээд зүгээр болгочлоо штэ. Би одоо таны дэргэдээ сонсохгүй би байнгын шүү гэл бүр ингээд баярлцсан огцсон орж ирээд өөрт нь ингээд уйлаад ярьж идэг. Би хажуугаас нь дагаад хүртэл уйлж идэг. Тийм хүмүүс ч гэсэн маш гоё сэтгэлтэй, маш гоё бүрэн баярлцсан ирдэг юм байлээ. Тэгээд баярлснаа илэрхийлээд орж ирээд өөрийн тэврээл ингээд утгахад би хажуугаас нь бүр огшоол уйлдаг штэ. Бас гоё баярлдаг штэ хүмүүс ерөөсөө. Гэтэл надад ихтэл маш их тус болдог л да багш. Миний амьдрал ч гэсэндээ одоо маш их том хөрөнгө оруулалт хийсэн. За хүмүүс одоо ингээд олон түмэндээ л энэх буян үйлдэж яваарай. Олон түмнийг энэ муухай юмнаас ангичруулж, эрүүл чирэг сайн сайхан болгож өгч байгаарай. Энэ ажлаа улам цааш нь үргэлжлүүлээрэй л гэж баярцтай хэлье. Өдий зэрэгтэй одоо ингээд явж байгаа нь одоо таны тус. Тэнд бол таны намайг одоо чин сэтгэл мэтгэл одоо их сайн нөлөөлж байгаа. Тандаа баярлалдаг шүү л гэж хэлье. За багштай маш их ерөөсө дэрэгдэнөөсөө хэлж байгаагүй л дээ. Багшаа энд маш их баярлж явдаг шүү. Одоо ээж багштай хоёрын ачийг л одоо хариулж хайж чадахгүй юм да. Тэгээд үүн тэгээд одоо сургуулаа төгсөөд тэгээд сайн хүн болно л гэж. Сайн болж таны ачийг хариулна даа гэж хэлмээр байна да. Зовлонгийн цаана жаргал инээмсэглэж байдیں۔ Тийм учраас хүмүүн төрлөختөнг би зовлонггүй байгаасаа ингэж залбирэн сууд юм аа. Удам дамжсан Эрдэнэт сахиусынхаа чадлаар Эрдэнэт хүмүүнд сайн сайхныг бэлэглэн яваа үзмэрч зүүн бэлэгтний ажил амьдралыг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр өгүүлэх хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Түр баяртай.